Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бүртгэлийн тогтолцоог чадахжуулах бүрэлдэхүүн хэсгийн гүйцэтгэлийн үнэлгээг танилцуулах захим хурал өнөөдөр улсын бүртгэлийн ерөнхий газрын тамгын газрын байранд болж өндөрлөө. Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр хөрөнгийн эрхийн төсөл 2008-аас 2013 онд манай улсад хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг захирам системд боловсруулах, хөгжүүлэх, цаасан их суурьтай архивын нотлох баримтыг захимжуулах үйл ажиллагаа явагдсан юм. Уг төслийн хүрээнд Америк нэгдсэн улсын Cloud Burst үнэлгээний компани 2018 оноос хойш төслийн хэрэгжилтийн гүйцэтгэлийн үр дүнд үнэлгээ хийн боловсруулж байсан бол өнөөдрийн захим хурлаар уг судалгааны үр дүнд тайлан танилцуулж байгаа нь энэ юм. Тус үнэлгээний компани дүгнэхдээ хөрөнгийн эрхийн төсөл Монголд амжилттай хэрэгжсэн гэж улсын бүртгэлийн байгууллагад хэрэгжүүлсэн туршлагыг бусад оронд сайн жишээ болно гэдгийг дурдж байлаа. Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсын засгийн газартай байгуулсан гэрээний дагуу 5 төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсны нэг нь хөрөнгийн эрхийн төсөл юм. Захим хурал мянганы сорилтын корпорацийн Монгол улс суурин төлөөлөгчийн орлогч Эрик Кутшов, Монголын мянганы сорилтын сан 2 дахь компакт гэрээний гүйцэтгэх захирал Содон Дагус, мянганы сорилтын корпорацийн хөрөнгийн эрхийн ахлах зөвлөх Леонард Ролфес, Cloud Burst Group-ийн үнэлгээний мэргэжилтэн Кэт Марфл Кантрел, мянганы сорилтын корпорацийн бодлого үнэлгээний газрын дарга, газрын хяналт үнэлгээний хэлтсийн дарга Jennifer Lisher, улсын бүртгэлийн ерөнхий газрын тамгын газрын дарга Цолмон, тус газрын бодлого төлөөлөлт дүн шинжилгээний газрын дарга Цэцгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Ариун болд мөн улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид хамрагдлаа.